Түүнээс гадна манай бүдэг тосны амьдын дунд хэрэглэдэг анхны ох үеийн байх юм. Итгөө энийг бас яг ийм Баяннуур хотын 3 дугаар дунд сургууль нь 1962 онд байгуулагдсан. Төгс соёлын баялаг уламжлалтай Монгол үндэсний боловсролын нэр хүндтэй сургууль юм. Тус сургууль нь хүнийг хүмүүжүүлэхийг үндэс болгох, чадвартай иргэн төлөвшүүлэх зорилгыг баримталж, ёс суртахууныг дээдлэн шилдгийг эрэл хийлсэн сургалтын бодлогыг хэрэгжүүлж ирсэн юм. Сургууль нь сурагчдыг хайр халамжаар хүмүүжүүлж, баяр баясгалтай суралцах, бие дан хөгжих, шинийг эрэлхийлэх чадварыг төлөвшүүлэхэд анхаардаг. Үүний үр дүнд улсын болон бүс нутгийн хэмжээнд олон нэр хүндтэй шагнал өргөмжлөл хүртсэн бөгөөд хөл бөмбөгийн онцлог сургууль, боловсролын туршилтын сургууль, хиймэл оюун ухаанд суурилсан сургалтын бааз, Өвөр Монголын жишг дунд сургууль зэрэг статустай болсон. Багшлах боловсон хүчин. Тус сургуульд нийт 136 багш ажилдаг бөгөөд багш нарын мэргэжлийн түвшин бүрэн хангагдсан. Өндөр зэрэглэлтэй болон бүс нутгийн шилдэг багш нар олон ажилдаг. Сүүлийн 3 жил багш нар 160 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлж 288 удаагийн шагнал хүртсэн нь судалгаа, заах арга зүйн өндөр чадвартайг харуулж байна. Сургалтын чанар. Сургалтын чанар жилээс жилд сайжирч сурагчдын ихтэй сургуульд элсэн орох хувь тогтмол өсөж байна. 2025 онд төгсөгчдийн 72% нь их сургуульд элссэн бөгөөд олон сурагч нэр хүндтэй их сургуулиудад амжилттай суралцж байна. Сургуулийн онцлог. Сургууль нь дараах үндсэн чиглэлүүдээр онцгойлон хөгжиж байна. Уламжлалт Монгол соёл, хөл бөмбөг, урлагийн боловсрол, шинжлэх ухаан технологи. Эдгээр чиглэлийн хүрээнд морин хуур, сур харва, Монгол бичиг, шатар, уран зураг, хөл бөмбөг зэрэг 25 гаруй дугуйлан клуб ажиллуулж сурагчдыг олон талд хөгжүүлэхэд анхаарч байна. Хиймэл оюун ухаанд суурилсан хөгжил. 2026 онд тус сургууль хиймэл оюун ухаанд суурилсан боловсролын туршилтыг баазаар сонгогдож, AI нэмэх боловсрол чиглэлээр хөгжиж эхэлсэн. Энэ нь сурагчдын шинжлэх ухаанч сэтгэлгээ, бүтээлч чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Спорт соёлын амжилт. Сургууль нь хөл бөмбөгийн соёлоор онцлог бөгөөд хот бүс нутгийн олон уралдаанд амжилттай оролцож өндөр байр эзэлдэг. Хөл бөмбөг нь сургуулийн гол онцлог, хичээлийн нэг болж мэргэжлийн дасгалжуулагчтайгаар системтэй хөгжүүлж байна. Сургалтын орчин нөхцөл. Сургууль нь орчин үеийн шаардлага хангасан сургалтын байр, лаборатори, урлагийн танхим, номын сан, спортын талбай, 400 метрийн гүйлтийн зам бүхий цогцлбортой. Номын сан нь 30,000 гаруй ном, олон төрлийн сэтгүүр, цахим номын сантай. Мөн сурагчдын дотор байр, хоолны газар, эмнэлгийн үйлчилгээ бүрэн хангагдсан. Тоглог орчин бүрдсэн. Хоол, хүнс нь эрүүл ахуйн шаардлага хангасан. Төрөл бүрийн шин тэжээлтэй байдаг. Элсэл. Сургууль нь жил бүр шин сурагч элсүүлдэг бөгөөд монгол хэл дээр сургалт явуулдаг анги, мөн урлаг, биеийн тамирын авьяастай сурагчдын тусгай ангиудыг ажиллуулдаг. Баяннуур хотын 3 дугаар дунд сургууль нь уламжлалт шинжилгээг хослуулан ёс суртахуун, бэлтгэх чадварыг зэрэг хөгжүүлдэг. Орчин үеийн боловсролын чиг хандлагыг дагсан жишг сургууль. Ирээдүйд хиймэл оюун ухаанд суурилсан боловсролыг хөгжүүлэх, чадварлаг, бүтээлч иргэдийг бэлтгэх зорилготойгоор тасралтгүй урагшилж байна.